Ардын өвсөлийн 100 жил аймаг агуулгацны 84 жилийн баярнаадмын 30 хэм барилтааны 7-гийн даваа эхлэж өнөөдрийн барилтаанд зөв чадварширсан баян аймгийн баян дурсны сарьяат онцгой дээр гэрэлтэн өргөссөн ороо тэргүүн бүгд дэвчээний аймагаас дөрвөдрийн батгах баян Сэтэмдэг сэрчилээ. Инженер Синдерсний суултад дуудлаа ингэж болчихно юм. За барьцгүй хавьд гарын таллаа. За суултад дуудлаа. За гарын таллаа орсондоо сууны онцгой нэрсэндээ залгоо. Заинхүү аймаг агуулгацны 84 жилийн баярнаадмын баян аймгийн бууцган сумын гариат тэргүүн бүгд хүндэмжээний аймгийн эцэг Хөрлбаатарын Балчин ям 7 аймгийн Арслан цолны улсыг ханган тугаанд орлоо. Баян аймгийн баян дурсмын гариат онцгой зэрэгтэй газрын аврагч спортын ороо тэргүүн бүгд хүндэмжээний аймгийн залуу Арслан Дөнгөрбаатарын Баттогтох үзүүллээ. Баян аймгийн засаг даргын захирамж 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дугаар 423 үндэсний бүхий аймгийн Арслан цол болох тухай үндэсний хоёр наадмын тухай хуулийн 9-р зүйлийн 9-5 дахь залтыг үндэслэн захирамжлах нь Толгор төрийн 2234 жил Их Монгол улс байгуулагдсны 819 жил үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны 114 жил ардын хувьсгалын 104 жил Баян аймаг байгуулагдсны 84 жилийн үндэсний хоёр наадмын үндэсний бүхий барилтаанд амжилттай урьдчилж долоод авсан Баян аймгийн бууцган сумын гариат тэргүүн богд бүхий дэвжээний өөхөв аймгийн эцэг Хөрлбаатарын Балчин ямд аймгийн Арслан цол олгосваа Баян аймгийн засаг дарга Долгор сүрэнгийн мөнх сайхан гэсэн байна. Ардын хувьсгалын 104 жил аймаг байгуулагдсны 84 жилийн баярнааданд амжилттай урьдчилж төрүүлсэн Баян аймгийн бууцган сумын гариат аймгийн эцэг Хөрлбаатарын Балчин ям үндэсний их хоёр наадмын хүчит бүхий барилтаанд амжилттай урьдчилж төрүүлж үзүүлж шүүгэрсэн бүгчүүдэд шагналыг гардуулж баяр хүргэж байна. Найндэрүүн жилийн баярнаадмын үйл ажиллагааг хааж маш их баярлалаа. Төрүүлж үсгэн хийж авсан. Хүмүүс бүгд төрөөс бүгд өгч бууцгаачудаа нутгийн бүгчүүдээ нутгийнхнуудаа нутгийнхандаа баярлалаа. Одоо илүү хүчээр сурсан болох болно гэж хэлье.